Одоо тэгэхээр манай шууд телевизийн урилгыг хүлээж авч бид бүгдийн ард түмэнтэй хамт нэвтрүүлэлт орж байгаа замуу үлдээ хяналт шалгалт зоргоо танд бодлоо баярлж байна. За сайн байна уу? Сайн байцгаана уу? Сайн байна уу? Энэ X талыг одоо гарах талыг хариуцсан байлуулсан. Энэ ачаад ирсэн. Даваа чадвартайгаар ингэж ажиллахгүй бол ард ирэх засгийн газрын 20 дугаар тогтоолоороо ерөөсөө хил дээр ажиллаж байгаа мэргэжлийн ялтын байгууллагад яг тийм дараалалаар ажиллах ёстой. Энэ апрод руу ороод зогсоогоо за биний ч орох юм бодоод яг ийм харж одоо тийм бай тээ энэ тэгэхээр энэний яг X-ray хэмжээ нь бол ердийн байгалаас өгдөг өдөр тутмын өдөр авдаг хэмжээний X-ray ялгарч байгаа. Бүр бол нэвтэрч байгаа. Процесс бий өөрөө нэгсэндээ соёлчлал үзлэг хийж штэ хүний. Энэ бол одоо энэ тал гарна. Импорт энэ бол X тал. Импорт тал гэхээр одоо нэг 60-аас хүрч хүнээ ачиж авч байна. Датууртаа бараатаа 60-аас хүрч шууд датуураар төлж байгаа. нэг энгийн компьютер. Энэ дээр ингээд буруу бичсэн. Манай бодиттой шалгалтаар яг бичиг баримт яг энэ цэг дээр бол одоо 4 байна. 4 байцааш хийж байгаа. Тэгэл хагас хүнсээ байж. Тэгээд 7 хоногийнхоо нэг өдрийг дараагийн 7 хоног биеэр нэг идэлнэ. Тэгэл нэг маягтай ажиллаж байна да. Илүү цаг одоо мөнгө төгрөг авсан байхгүй. Тэрнээс л нөгөө зурчлагч энэ даах асуудал санагдуулаа гэдэг нь эсвэл тэндээс ойлголт үйл ажиллагаа асуудал үүсдэг байхгүй яарал. Хүн хэдэн нохоо үрг гүйцэтгэж байна. Одоо яг өнөөдрийн байдлаар манай дээр 4 нохоо байж байгаа. Энэ рүү ороход компьютер дээрээ бүх нь шууд одоо энэ дотроо гарна. Одоо энэ дотроо оруулаад манай яг энийг хариуцсан инженер одоо сайхан тайл хэмжээ хийгээд тэгээд энэ зургийг хадгалцдаг байхгүй хэд Тоног төхөөрөмж ашиглаж шалгахдаа эхлээд өчгөр даалдах өчгөрөндөө хүний акттай манай нөгөө хил дээр нэг цэгийн үйлчлэгэнд энэ дээр бас байж байгаа. Өөрөөр хэлбэл энд ачаагаа шалгуулж байгаа аж ахуйн нэгжүүд бол заавал хил рүүгээ явах ч мөр төшөө явах шаардлага байхгүй. Энд ч бүрдэгдсэн мэргэжлэгнээр нөгөө бараа бүтээгдэхүүнүүдээ одоо бичиг баримтуудаа өгж ийшээ гайл руугаа мэдээллийг оруулж илгээгээл энэчнээс бүх татвар хураам гал үнэ тодорхойлоод татвар хураамж төлсөн тохиолдолд хэл шалгалт руугаа явчихж байгаа байхгүй. Тэгээ саяны энэ дүрс онцлогоо хийсэн. Энд бас мөн мэргэжлийн хяналт бол байж байгаа. Тэгэхээр энэ нэгэнт энэ хяналтын бүсэд хаягдаад ирсэн тээврээр ихсэл бол энэ ч өөр тийш явахгүйгээр бүх үйлчлэл нь энэ байж гинэ л гэсэн хэлж байгаа. одоо яг одоо манай гайлах болохоор энэ дээ тийм Хөдөлтөд хэсэг. Бичиг баримтууд хариуцах байцаа соёлмоо гэдэг. За сайн байна уу. Тэгээ өнөөдөр бас таны алба ямар тайван байна уу? Ер нь өнөөдөр ингээд орж харж байгаа машиныг нэг үлдчих юм уу те? Ажил хүндрэлтэй зүйлүүд байна уу? Ер нь ямар шуурхай байдалтай юм бэ? Гэхдээ яг ажлын хувьд бол дажгүй л бай. Тий, хэвийн хэмжээнд явагдаж байна. Тэгээд манайхаа хамгийн гол хүндрэлтэй юм юу вэ гэхээр энэ аж ахуйн нэгжүүд маань хувь хүмүүс өөрснөө нөгөө бичиг баримтаа бүрдүүлэх тал дээр айгүй муу. Хурцлаад одоо би ийм юм бүрдүүлээгүй ирсэн. Одоо яг нэг энийг л одоо нэг эндээс яагач би одоо Улаанбаатар руу явах эсвэл тэр аймагаас ирсэн. Одоо тэндээс очиж юм хамаа бүрдүүлж ирэх хэцүү байна гэдэг. Нэг ийм л юм айгүйх ярьж ирэх. Тэр нь бид иргэдийн тий. Тэр нь бидэрт айгүй хүндрэлтэй. Тэрнээс биш бол одоо ажил зах хэмжээгээр л явагдаж байна тий. Ер нь тэгээд бас ам нэвэл уушиг нэг ярих хэлэх юм байдаг шүү дээ тийм ээ. Тийм зүйл байна уу танд? Гэхдээ яг манай гайлч одоо энэ 2010 оноос эхлээд нэг юм юу онлайн маягаар гайл мэдүүлдэг те ийм систем програмтай болчиход байгаа шүү. Тэр бол айгүйх дэвшилттэй байна. Одоо энэ захим сүлжээгээр одоо хаанаас ч гэсэн мэдүүлчихдэг те интернетээр ингээ мэдүүлчихдэг ийм болчиход байгаа. Хуучин бол яг хүн одоо аж ахуйн нэгжүүд заавал төлөөлөгч нэрэд мэдүүлдэг тийм байсан шүү дээ. Тий. Тэгээ энэ зуршлагч байгууллагуудын үйл ажиллагааг одоо зуршлагч байгууллагууд өөрснөө тэр үйл ажиллагаагаар нэлээд сайжруулж хүмүүстэйгээ сайн ажиллах хэрэгтэй байна. Энэ зуршлагч байгууллагууд чинь одоо энд ингээ явж байгаа хүмүүсийг юу гэдэг шүү дээ. Нөгөө гэрээ хийгээд те тэрнийхээ үндсэн дээр
ингээд гайлд мэдүүлдэг байхгүй юу? Тэгэхээр тэрнийг л одоо үйл ажиллагаагаа одоо сайжруулах хэрэгтэй байна. Хүмүүсийнхаа мэдлэгийг сайн дээшлүүлэх хэрэгтэй байна, тийм ээ. Заавал зөвлөгөө тий сайн тэрнийг тий номын сайн сургаж авах хэрэгтэй байна. Тэр талаас нь сайн ажиллах. Ерхэд бас ойлголт талаас нь өгөх. Тий тэр тийм л юм байна доо. Нодлон урчин бол хот руу дийлэх одоо тийм юм бодсуудыг шинжилгээнд явуул тэнцэнэ шинжилж дүгнэлтээ гаргадаг байсан бол одоо энэ жилээс энэчнэ лабораторитой болсон учраас тусдаа лаборатори нээсэн юм уу? Тий, өөрөөр энэчнэ нээсэн учраас аж ахуйн нэгж иргэдэг заавал хот руу явуул шинжилгээнд явуулаад авах. Чирэгдэл өчүүрөө шаардлага болцоод ийм болчиход байгаа. Тэгээд яг мэрэгжлийн манай шинжээч бүгд бас үйл ажиллагаа хийх байна. Эндээ бас хаан банк гэдэг юм байна тий. Энэ өөрөөр хэлбэл хаан банкны барилга. Тэгээд нэг хэсэгт нь одоо манайх төр зургуугаад орсон. За түрээсээ. Одоо ер нь бол түрээс арай өгөхгүй л шүү байгаа. Тэгэхдээ тэгэл ямар ч ерөөдөө яг хамтарч ажиллаж. Тий, хамтарч ажиллаж байгаа учраас. Энэ том машинууд одоо тэгэл ингэж цаваал жагсаал ороод гараад тэгэл эн чинь одоо энэ ачаага замууд төр болох уу? Энэ янз. Одоо төмөр замд очих усууд нь бол төмөр замын одоо өнөөдөр бид нар нарийн царгийн хяналтын бүс гэж очих байна. Тэн дээр очиж одоо бараагаа очиж болно. Эсвэл бол цаашаага шууд автомашинтайгаа хот руу орчих болно. Тухайн одоо хүмүүсийнх нь өөрсдийнх юу юм байна тийм яах вэ гэдэг нь. Тий. Үгүй шүү дээ. Тэнд юу ярьж байгаа юм бэ тэр урд? Энд сая их хурлын гишүүд ирээд энэ хилээс наашаага ирсэн энэ 2.3 км замыг одоо яаралтай ашиглалтанд оруулах хөрөнгө ийм плей асуудлыг шийдье гэсэн юм байр суурьтай явах шиг болно. Одоо шууд ингэж явж байгаа юу? Тий, өөрөөр хэлбэл манай авто замын шалган нэвтрүүлэх помпын энтэл том төрний терминал баригдаж байгаа шүү дээ. Энтэй талаас шууд ирж байгаа ирж. Өөрөөр хэлбэл энтэйлээ урсгал баруун гарт байж байгаа замаа урсгалаа одоо бидний сая ирсэн урсгалыг бол чөлөөлчихөж байгаа гэсэн. Тэгэхгүй болохоор яг хэд ачаал оргил үед бол энэ зам маань бүгдлрөө бусад нөгөө зорчигч чиглэлээ одоо хаагаад бөглөөсгээд мөн энэ зам тавьчих бол бид нар хяналтанд тухтай явуулчих бол өөрөөр алдахгүйгээр алдах нөхцөл боломж байхгүй бүрдэггүй л гэсэн болчихж байгаа юм л да. Тэгээ шинээр зам тавих юм бэ те? Тэр асуудлыг ерөнхийдөө гайгүй эндээс энэ 90 ортол чинь хэдэн километр юм бэ? 90 ортол одоо яг энэ чинь сул нэг 2.3 км юу байгаа. Автомын бомб хүртэл. Тэрнээс цаашгаа километр 300 газар 90 хотын бомб. Тэр ойрхол юм шүү тий. Тэгээ 90 хотын бомб хүртлээ ч гэсэн бас нэг урсгалтай зам тавиул бас болчихгүй тул. Та нар сая цаанаас ирэхэд анзаарсан л байлгүй бодвол машинууд 3-4 гинэ болцсон. Нэг чинь одоо зүгээр яарж байгаа зорчигч эднэрийн одоо замын хөдөлгөөнийг хаацсан юм хүндрэлтэй л байж байгаа шүү дээ. Дахиад нэг урсгалтай болчих юм бол нэг талаар нь одоо жижиг тэргээд нөгөө талаар нь том тэргээч гэдэг юм уу. Ингээд явуулчихвал боломжтой. Тэгээ янз бүр нөгөө бухимдал үүсгэх болох нь шүү дээ тий. Түнжил гэдэг янз бүр гардаг шүү дээ. За энэ манай хаасан байна уу? Замуус за ажил сайн байна. Эхлэх байцаагч шинжээчгүй гайлуу сайхлах байцаагч. Намхаа зэрэг ажлуудад байна. За энэ бол манай энэ бичиг иргэн одоо шийдвэл энд бол дандаа одоо шинжилгээнд хамрагдсан бараанууд бол энд ирж барааны английн код тодорхойлдог. Энэ бол бидний офис руу байна. За энэ дээр бол манай салбар лабораторийн ерөнхий танилцуулга хууль эрх зүйн актууд мэдээллүүд байрладаг самбар. Тий. За энэ дээр бол манай шинжилгээний лаборатори дээрээ байрлал. Чи аюул 2 дахь орос. Тий, 2 дахь орос. Ерөнхийдөө 3 лаборатори байрладаг. Энэ дээр нь бол органик биш химийн лаборатори, энэ нь бол органик хими, тэр нь багш анализing гэсэн 3 төрлийн лаборатори. Энэ бол шинжилгээ судалгаа. Энэ жишээл одоо ямар шинжилгээ хийх вэ? За энэ дээр бол одоо тодорхойлох юм бол эхний ээлжийн энд бол бензиний октаны тодорхойлно. Энэ шатоксверийн юм багж байгаа. Энэ дээр бол дийлт вишний цетоны тоо болон бензиний октаны тодорхойлох шиг юм багж байгаа.
Энэ дээр бол ерөнхийдөө багц шинжилгээний үндсэн дээр гарсан хариуг үндэслэж химийн одоо уламжлалт аргаар бол шинжилгээ хийдэг юм уу гэж ойлгож байна. За энэ бол багц шинжилгээний үе. За шинжилгээ. За энэ спектрум 100 гээд багц нь болохоор зэрэг аливаа химийн бодис одоо тэр ялангуяа полимер, хуванцар тий одоо органик химийн гаралтай нийлмэл найрлагатай химийн бодис бэлтгэлүүд төр шинжилгээ хийдэг. За энэ бол 70,000 төрлийн 70,000 спектрийн сантай тийм багж байна. За энэ багжин дээр болохоор зэрэг бол бид ихэнхдээ бол одоо химийн бордоо тэгээд одоо бүх төрлийн цавуу, хуванцар материалууд одоо бидний сайн хэрэглэдэг одоо полимерын гаралтай одоо сав суулга хийдэг, ууд цав хийдэг, тэрний түүх хийдэг шинжилгээ нэг. За энэ багшны хувьд болохоор зэрэг бол мансууруулах хоцол болон цэсэр дэлбэрэх хоцсон 2 каналтай. Канал нь бол шууд одоо мэдэрдэг аль альныгаа. За энэ дээр бол дээж авагч нь бол дээжийг бол арч сэлбрээр авдаг гадаргуугаас. За маш өндөр мэдрэмжтэй багж байгаа. Тэгээд хүний биенээс болон чимдаамны бариулж байт юм уу те гадаргын дээж аваад энэ дээр ингэж ийшээ хийж шинжилгээнд хамрагддаг юм багч. Тийм 6-аас 8 секундын шинжилгээний хариугаар. Энэ болохоор зэрэг аливаа химийн бодис бэлтгэлүүдийг пресслинг гэдэг маань одоо 13 мм-ийн юм хавтгай дээр нийт орсон энэ дээжигээ плат болгож одоо нингэн ийм плат болгож за болгосон плат маань за ийм жижиг нарийн плат болгоод юм байна. Тэгээ энэ плата саяын спектрумынхаа багж руу хийж шинжилгээний үр дүнгээ гаргадаг. Тийм. Ийм учиртай. За энэ болохоор зэрэг бол бид нар бол энэ лабораторид болохоор зэрэг эрдсэн чиглэлийн бараануудаар үзэж байгаа. Энэ дээр бол одоо хайлуурж энэ дээр шинжилгээ хийх одоо итгэмжлийн хүрээ гэж байдаг лабораториуд тэр итгэмжлийнхаа хүрээний тодорхойлтыг тэлж бид нар хайлуурж энэ дээр шинжилгээ хийж эхэлж байгаа. За саяын хийсэн шинжилгээний үр дүнгууд маань одоо ингээд протоколжоод дүгнэлт хэлбэрээр одоо манай галийн байгууллагаас хэрэгжүүлж KAIS програм байдаг. Тэр KAIS програмд одоо ингээд мэдүүлгийн хэлбэрээр бүгдээр ингээд шивэгдээ дүгнэлт маань дандаа програмчлагдсан одоо баталгаажиж явж байгаа. За жишээлбэл одоо энэ хуучин бол галийн лабораторийн дүгнэлт бол одоо шууд одоо өөрсдөө хевлээд албан баланк маягаар хийдэг байсан бол бид нар одоо програмын систем шилжүүлснээр бол одоо ингээд програмчлагдаад тухайн бидний гаргасан дүгнэлт байна. Тухайн дээж ирүүлсэн байцаагчийн програмд өөрөө шууд дэлгэцээрээ шууд хүлээж авах дүгнэлт гарсан байна. Миний хийсэн шинжилгээний дүнгийн хариу ингэж гарч ийм байцаагч хийж, ийм хүн баталгаажиж гэдэг нь бол шууд гарах ийм давуу тал нэгдэж гисэн. За саяын хийсэн шинжилгээний дүнгууд маань болохоор зэрэг бол за энэ дээр бол одоо ер нь бол ихэнх галийн байгууллагад илэрч байгаа зөрчлүүд нь болохоор зэрэг одоо бидний хилийн бомтор нэвтэрж буй одоо жижиг тэрэгэн дээр одоо ямар ч одоо химийн бодисын сертификат байхгүй одоо тухайн бодистой холбоотой бичиг баримтын бүрдэл дутуу ийм бараанууд орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл юу нь мэдэгдэхгүй савлгаатай. Магадгүй зарим нь болохоор зэрэг тэнд одоо их савнаас одоо жижиг сав руу юулсан ч гэдэг юм уу ийм тайлбарууд гарч байгаа. Тэгэхээр энэ бол бидний ажилд бол маш хүндрэлж хэрэгдэл учруулж байгаа. Тэгээ яг бодит байдал дээр ийм учраас энэ химийн бодистой холбоотой энэ маш олон төрлийн одоо